сая төгрөг гэдэг ч хадгаламж 50,000 гэж өргөж гэдэг нь хадгаламж. За өдрийн мэнд манайхаа та бүхэнд Ариг банкнаас явуулж байгаа нэг гайхамшигтай аяны талаар мэдээлэл өгөхөөр шинэ салбарт нь хүрээд ирлээ. Энэ яг Төв вокзалын замынхаа хойдолд байрлах премиум гэдэг том шилэн байшингийн нэг давхарт премиум 2 гэдэг юм байна. 1-2 гэсэн юм байна. Тэрнийхээ нэг давхарт Ариг банк маань шинэ салбараа нээсэн байна. Тэгээд нийтдээ эдгэх чи одоо бараг 19 салбартай болчихж байна уу? Ягаад би сайн мэдэж байгаа гэхээр би Ариг банктай бас нэлээд олон жил ажиллаж байгаа. Мэдээж захирлууд бас миний найз. Тэгээд Ариг банк чинь яг мэдээж 27 жилийн түүхтэй. Гэхдээ 14 онд Ариг банк маань ребрендинг хийгээд Эрэл банкыг Ариг банк болгосон. Манайхан зарим нь мэдж байгаа гэж бодож байна. Энэ банкны дийлэнх хувьцааг манай одоо Номин холдинг гэмэх манай хамгийн том татвар төлөгч манай бидний хамгийн найдвартай компани худалдаж авснараа Ариг банк маш сайн үзүүлэлттэй байгаа. Одоо ялангуяа чинь жил болгон Монгол банк тэрний дундаа санхүүгийн зохицуулах хорооноос энэ банкуудын одоо үзүүлэлтүүдийг, активуудыг ингээд тайлан гаргадаг. Тэн дээр бол Ариг банк сүүлийн хэдэн жил маш өсөлттэй яваа. Ийм ч үднээс маш олон салбаруудыг нээж ин. Одоо миний мэдхийн дархан Эрдэнэтэд 2 салбар нээсэн байгаа. За энэ аяны талаар би өмнөх жилийнхийг нь бас та бүхэндээ тайлбарлаж ирсэн, зарим нэгэн санаж байгаа баг. Тэгээ энэ аян маш амжилттай явсан үүднээс энийг ахаад 4 сарын 1-ээс 5 оны 1 сарын 2-ын хүртэл нэг ёсондоо 9 сарын хугацаатай ахаад зарлаж байгаа юм байна. Надад энэ аяны хамгийн гоё таалагдаад байгаа юм ерөөсөө л энэ 16.5 одоо хувийн хүртэл хүүтэй тийм. Ер нь бол яг орон хэдүүлээ. Ер нь бол яг арилжааны банк одоо Монголд одоо нийтдээ 10 гаруй арилжааны банкуд байна. Би зүгээр яг энэ 90 онд арчаад тэр дундаа чөлөө зах зээлийн нийгэм бий болсноос хойш хамгийн одоо шудраг гэх юм уу хамгийн яг явах ёстой өрсөлдөөний замаараа явж байгаа нь бол манай арилжааны банкуд гэж би хувьдаа хардаг. Ийм ч үднээс маш шудраг өрсөлдөө явж байгаа үднээс одоо хэрэглэгч бид нар тэр дундаа харилцагч бидний хувьд бол айгүй өгөөчтэй байдаг. Тэгэд Ариг банк 16.5% хүүтэй нэгэн хөтөлбөр зарлж байгаа нь надад айгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Тэр хөтөлбөрийг юу гэж нэрлэж ийм гэхээр хуримтлалын үндэс гэдэг юм. За ер нь бол ингээд дундчлаад үзэх юм бол за арилжааны банкуудын нэг энгийн хугацаатай хадгаламжийн хүү бол нэг 12.5 орчим байгаа. А манай Ариг банкныхан бол дандаа нэгжээр дээр хэлдэг. Нэг өсөндөө Ариг банк маань 13.5% одоо хүү санал болгодог. Гэхдээ энэ удаад 16.5% хүүтэй хуримтлалын үндэс хэмээх энэ гайхамшигтай хадгаламжийг санал болгож байгаа надад үнэхээр гой санагдаад байна. Ягаад тэгэхээр аливаа нэгэн бизнес за яг бидрийг одоо 90 онд дөнгөж зах зээлд орж явахад одоо ганцхан манцан гэдэг нэг нугардаг бизнесүүд байлаа шүү дээ. Одоо энэ чинь бизнесмен өөрөө нарийсаа явсаар байгаад одоо өгөөжүүд нь за өсрөөл 20-30%. За тэгэл зарим компаниуд нэг энэ татваруудаа төлөөд ингээд татврын дараах орлого ингээд ашиг харахаар өөрөөсөө нэг 10% хувьтай байгаад байгаа байхгүй юу. Нэг ёсонтой хүн болгон бизнесмен байх ерөөсөө албагүй болчиход байгаа байхгүй юу. Өөрийн гэсэн хуримтлалтай бол заавал бизнес рүүгээ шатах магадлал нь өндөр шүү дээ. Зүгээр л энэ хуримтлалт холбогдсноороо та бүхэн одоо хамгийн наацхан 6 сараар хадгалах ёстой. Тэгээд цаашаа ингээд сунгаа явж болно. 16.5% өгөөж гэдэг бол маш том өгөөж шүү. За тэгээд яг өнгөрсөн жилийн энэ аян маань маш амжилттай явсан. Тэгээд эндээсээ ингээд Ариг банкны удирдлагууд, тэн дундаа менежментийн баг, маркетингийнхэн судалгаа хийгээд ер нь энэ аяныг үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна. Үргэлжлүүлэхдээ фидбек буюу хүмүүсээс санал авсан юм байна. Тэгсэн эн чинь 2 сар тутам аснаа шалгуулдаг байсан бол одоо бүр сар болгон аснаа шалгуулахаа болцсон юм байна. Сар болгон нэг хүн 3 сая төгрөг, 3 хүн сая төгрөг, 7 хүн 500 мянга. За үлдсэн хүмүүс нь өөрийнхөө хадгаламжийн дугаарыг хараад тэрний сүүлийн 4 оронтоо таарах юм бол 50 мянган төгрөг авахар ингэж зохицуулсан юм байна. За өөрийнхөө хадгаламжийн дугаарыг яаж мэдэх вэхээр их амархан юм байна. Эднийхэн маань сайт ажиллуулж байгаа юм байна. Тэгээ сайтныхын нэр нь 100 сая цэг Ариг банк цэг гэмээр ингээд сайт руу ороод өөрийнхөө одоо харилцагчийнхаа дансны дугаарыг хийхэд танд хичнээн ширхэг байгаагаа өөрөө тэнд мэдээд авчих юм байна. Тийм учраас энэ бол маш олон өргөн хүрээтэй олон хүнийг одоо хамарсан ийм гайхамшигтай хөтөлбөр явж гин гэж боддог. За ер нь бол сүүлийн үед монголчууд бид нар ялангуяа энэ санхүүгийн сахилга бат те санхүүгийн энэ талаар бол мэдээлэл аягүй сайтай болцсон. Ямар нэгэн байгаар хадгаламж одоо хадгалдаг болцсон. Өмнө нь бид нар бол одоо баян чинээлэг компани дом захиралууд л хадгаламжтай байдаг гэж боддог байлаа шүү дээ. Одоо тийм биш болсон. Одоо сая төгрөг гэдэг ч хадгаламж 50 мянга гэж өргөж гэдэг нь хадгаламж. Гэхдээ энэ хуримтлалын үндэст орж байгаа нэг шалтгаан нь
сар болгон одоо тогтсон өдөр байж болно. Жишээлбэл цалин буудаг өдөр те цалингаа шууд энэ өөрийнхөө данстай холбоожуулна шүү дээ. Одоо тодорхой хэмжээний 10,000 төгрөг байж болно. Байнга нэмэгдэж явах хэрэгтэй юм байна шүү. Энэ дээр бид нар бүгдээрээ сайхан анхааралтай багаараа гэж хүсэх байна. За ер нь бол яг хуримтлалын одоо гайхамшиг гэдэг бол би зүгээр аяллагч хүний хувьд бол энд тэнд аялж явж байхдаа байнга л ийм тааралж л аливаа нэгэн одоо аяллаа хуримтлал гэж хөтөл тусдаа байдаг те. Тэрийг бол аль болохоор эрт аяллаа ингээд зохион байгуулахад онгоцны тийз чинь, буудлын үн чинь, за ресторан захиалаад хоолны үн чинь хүртэл хямдарчдаг те. Бид нар ерөөсөө нөгөө хуримтлал хийж чаддгүй юмыг дандаа маргааш явах чинь гівгэнт бүх юма хийдэг учраас тэрнээсээ болж алддаг юмнууд байгаа. Нэгсэндээ энэ бас л сахилга бат. Тийм учраас Ариг банкн дээр ирээд Ариг банкны одоо тейлрүүдээс мэдээлэл аваараа энэ маш сайхан гоё брошюрууд зөндөө байна. Энэ дээр бүх мэдээллүүд нь байж байна. Эсвэл сайт руу нөрөөд мэдээлэл нь хараараа. Энэ аянд холбогдоод үзэхэд монголчууд биднээс ёндоотоо шүү дээ тий. Юмыг яаж яддаг 100 саяын эзэн болох юм билүү. Өмнөх 100 сая эзэнгээр нэг эмээсэн ажилуулдаг залуу тодорсон шүү дээ. Тэгээд би дараа нь тэр залуутай бас ярьжсэн чинь гаггүй хахаас зовлонтой хүмүүс намайг баядсан ингээд мөнгө зээлийн энэ төр гэл яриад байсан ингээд хөрхөн юм ярьжсэн. Манайхан одоо аливаа нэгэн банкудаас одоо зохион байгуулдаг ийм аянуудыг нөгөө суглаа гэж их буруу ойлгоод байдгийг. Суглаа гэдэг чинь бол өөр зүйл шүү манайхан. Суглаа гэдэг чинь одоо би одоо нэг лотерейгаас ч юм уу хаанаас ч нэг өөрийнхөө мөнгийг төлөөд нэг суглаа авдаг шүү дээ тий. Тэгээд ингээд тэр суглаанд харах бол ингээд тэр авсан хэмжээнийхээ мөнгөөр шатчихж шүү дээ. А эн чинь бол урамшууллын эрх. Энэ та өөрөө ингээд 50,000 төгрөгөө энэ дансанд байршуулаад тэр хэмжээндээ нэг ширхэг урамшууллын эрхээ авч ийн гэдэг чинь ямар шатлалт байхгүй. Заавал хож халбгүй. А гэхдээ жилийн эцэст нөгөө 16.5% хөвч нь тань дээр нэмэгдэнэ л гэсэн үг. За зөөчлөөр миний уцлуугаад дараагийн ажил боллоо.